санаа. За тэгээд Монголд ирээд 7 онлоо. За уулзахыг хүссэн. Батнасаа хатайгаа уулзаж чинь маш их баяртай. Батнасаахаас нэг хэдэн асуу гэж үзье. За та хэдэн оноос эхэлж бүх тайлбарлаж эхэлсэн бэ? За би одоо 1995 оноос өдөр өрнөдгүүдийн одоо сумын наадмуудыг одоо тайлбарлаж эхэлсэн. Тэгээд 95 оныхаа намар цэрэгт мордсон. Цэрэгт мордоо сэргээл байгаа. Тэгээд одоо залгуулаад бүхний сургууль соёлоор яваад. Тэгээд 95 оноос эхлээд өдөр өрнөдөг аймаг сумнуудын баяр наадам бүхний баярлалаа тайлбарлаж эхэлсэн. Хамгийн анхны одоо их том наадам гэх юм бол 1997 онд одоогоос 28 жилийн дэртэ дундуур аймагт тулсан Заваа Дамдангийн Мэндэлсийн 130 жилийн даншиг наадам гэдэг их том баяр наадам болж 224 бүх хүрэлдэж анх удаага одоо улсын цолтой их том бөхчүүдийн баярлалаа тайлбарлсан. Их одоо нүүр хагарсан, бас өөртөө бас итгэл нэмсэн, одоо болох юм байна ч гэдэг юм тийм урам зориг нэмсэн санаа сарддаг том баярлалтай бол тэр юм байна. Хамгийн анхыг сандар тавьдаж одоо бүх тайлбарлсан юу гэвэл 1946 оны 3 сард Бэнтэн аймгийн Борон дор сумд улсын 103 аймгийн бүхий чуулга уулзалт гэдэг барилдаан дээр одоо цэрэгийн албан хаагч байхдаа цэрэг малгайтай бүх тайлбарлаж байсан. Тэгээд тэн дээр бол одоо бас жоохон сүрдэж байсан. Одоо бас их олон алдар зултай бүхшүүд ирж барилдаж байсан. 1990 оны үед бол одоо бүхий чуулга уулзалт гэдэг тийм барилдаан уулзалт одоо бүхий 2-3 үе цугласан. Тийм одоо Монгол үндэсний өрхөө өртөө оромтгоор сурталчилсан тийм барилдаанууд бол бас их болдог байсан. Одоо бол тийм их болгон байдсан. Тэгээд гэх одоо барилдаануудад л одоо бүх тайлбарлаж яваал тэгэл ерөнхийдөө бас болох юм байна ч гэдэг юм өөртөө итгэл сэтгэл нэмэл ингээл хэлсэн төгт. Хамгийн анх танд одоо нөгөө урам өгчсэн та ямар гоё хоолойд юм бэ гэдээ одоо юу гэх юм одоо үзэгчдээс гэх юм уу хинээс хамгийн анх тийг сонсч байсан бэ? За яг хамгийн анх бол ерөөсөө би цэргийг алгааж яваад цэрэгт байж байхдаа харуулын цэрэг. Тэгээ харуулаас бууж ирнэ. Бууж ирээд одоо номхон зогсож яваад харуулын 5 дугаар боосон дээр гарсан журчилгүй харуулчин байлдагч Батнасан гэдэг дараа арт өгдөг. Тэгсэн чинь манай нэг ахлагч байсан төмөр хот гэдэг нэг ахлагч дээд ахлагч харуулын дарга. Гэхдээ чи яараа бүх мөх тайлбарлалт юм шиг үстэй гэдэг байхгүй. Би тайлбарлаж чадна гэдэг хэлдэг байхгүй. За чи тэгээд бүх тайлбарлалт хадгалаад болоочтой. Тэгээд одоо тэр үед 1995 оны Ардын ёслолын 74 жилийн баяр наадмын одоо бүхий барилдааны яг 5-ын давааг яг одоо тэгэл яг яаж явсныг тэрүүгээр тайлбарлахгүй юу. Одоо тэр дэрийг авлаа начны уулзал ангалаач гэдэг юм ингээл тайлбарласан чинь тэгэл яг тэрнээс эхлээд ерөнхийдөө одоо хүмүүс одоо чи бүх тайлбарлаж болох юм байна гэж зэрэгүүдч тэгэл. За тэгээд одоо хамгийн их урам зориг нэмсэн хүн бол Хинтэрний Борон дорын Боржигэн бүхий дэвжээний дасгалжуулагч Мэд сайхан гэдэг хүн байсан. Тэр хүн л одоо намайг одоо чи чамайг ирээдүйд бүхий тайлбарлагч болгож өгнө. Ер нь чи бол одоо болох юм байна гэдэг тийм урам зориг бол анх тавьж өгсөн доо. Тэр одоо Мэд сайхан багш маань өөрхий одоо бурхны оронд одсон. Тэгээ одоо тэр үед би багсалгын багш маань одоо бас нэлээд их өнгөрцсөн. Одоо бас олон жилийн өмнө өнгөрсөн. Тэгэхээр одоо бододгийн хүн чинь бас багсалгын хувьд юм ойлгоод юм билээ. Одоо л ингээд бодоход хөргөө дөө маа багш маань одоо намайг анх ингээд бүхий тайлбар зам руу оруулсан шүү. Өдий дамж зэрэг байсан бол тэр үнийг нэг баярлуулах юмсан. Гэж л одоо бодож байна та боддгийг. Тэр хүн их урам зориг нэмсэн. Цэрэг дэвжнийг биш 18 10 хэдэн насны За би цэрэгт 1995 онд 19 настай цэрэгт мордсон. Дундуур аймгийн Эрдэнэ талаасны өдөөний малчин хүүхэд. 1989 он 6 дугаар ангиас өдөө гарцсан. Тэгээ 89 оноос 95 он хүртэл одоо 6 жил малтай байж яваад тэгээ цэрэгт мордсон. Яг хоо ерөнхийдөө би бол 8 настай байхаас буюу 84 оноос гэж л одоо бүх сонирхдаг ус араатай бор сонсдог, судалдаг, сонирхдаг их сонсдог байсан. За тэгээ сүүлдээ одоо бүхий ном соныг хүншдэг болсон дамжаад. За тэгэл ер нь цаашаа тэгэл ер нь бүх тайлбарлах бол их гоё юм байна гэдэг одоо араатай болох үед одоо бид нар шиг өдөөний хөвгч би чи малд их явна. Малд явахдаа араатайгаа үрдэлж явна. Малын бэлчээр дээр юм уншин судлаа. За тэгээд одоо бас тэр бүхий ном соныг юу их хүншдэг байсан. Бүхий амжилт бүтээдэг одоо. Жишээ нь одоо энэ хүн аль аймгийн хүн юм, аль сумын хүн юм, ямар амжилт гаргасан, амжилт гаргахтаа хэнийг өвдөг ширээ дуусах хэдэн онд ямар амжилт ургаа цолоо яаж явах уу батлав, барилдааны онцлог нь юу, удам судрын юу ингээд одоо олон талаас нь дээр үнийг бас судалж харамтай бүх болгоныг л тэр гэж хардаг. Судалж байгаа тийм тусдаа ном байгаа юу? Одоо юу? Гэхдээ яг тийм одоо их нүгийн сайхан тийм одоо Монгол бүхий бүтээлүүд байдаг. Одоо нэр төрхийд болж гэдэг юм уу сайхан улсын явсангуудын улсын заануудын ном улсын 1921 оноос хойш улсын баяр наадмын оноолттой цол авсан мөхчүүдтэй тийм номууд их байдаг. Тэр бүгдийг чинь маш их уншин шүү дээ. Тэгээд яг ер нь энэ бүгдийг тогтоож авна гэдэг бол бас хүний тийм ой санамж сайн байх хэрэгтэй юм шиг байна. За тэгээд би бол юу хэлэх гээд өнөхөр би өдөө малын бэлчээр дээрээ л их ном уншдаг байсан. Тэгээд хөдөө малын бэлчээр дээр уншсан юм гэдэг бол тийм намуухан орчинд байгалийн сайханд одоо тэгээд тогтуухан мэдээж байгаа малынхаа сүргийнхаа дэргэд тэгээ уншиж байгаа юм гэдэг бол хүний сэтгэл санаанд их гүн сууж үлддэг юм бол удаа гэж
хязгаарч мартагдахгүйгээр. Өнөөдөр бол би гудамжид гараад одоо нэг ном уншаад гудамжид суух юм бол хажуугаар машин шагнаалд нь хүүхэд шугуулд нь хүн амтаа шагаралд нь тийш хараад биерэн дээрийг уншаад тогтоохгүй шүү дээ. Тэгэхээр тэр хөдөө малын бэлчээр дээр нутагтаа байгаль дэлхийдээ гэдэг одоо байж байгаа яа гэдэг бол хүний сэтгэл хүн үлддэг байх. Тэр хүн байгаль хүн холбоотой гэж ярьдаг шүү дээ. Та ер нь барилдад юм уу? За би ч нэг тийм том бөх биш. Багасалтай. Гэхдээ одоо сумын занцалтай. Тэгэхээр сумын баяр наадамд бас төрүүлж байсан, үзүүлж байсан, шүүгүүлж байсан. Бас нэлээд үжил баригдаж байсан. Даваас яг тоо тухайн тоонд орж бас төрийн наадамд тусаад төлж байсан. Нэг хоёр давж байсан. Гэтэл одоо нэг юм хөл юм тий. Ерөөсөн багасаа манай гэр бүл ерөөсөн тэр яриад ийм бүхийг сонирхдаг. Миний ах чи одоо төрс ах чи бүх сонирхдаг байсан. Миний дүүнер ч гэсэн одоо бүхийг сонирхдаг. Гэр бүлэрийн мэдрийг бүхийг шүтдэг. Манай дээр сумын занцалтай хүн боогтол бид нараас тэр үнийг хараад харахгүй бүх юм даа гэж тэрийг харж биширдэг. Тэр үнэхээр тэр бүхийг чин сэтгэлээс нь шүтэж биширдэг л одоо гэр бүл. Тэр ч утгаараа яг одоо бас дүүнер маань бас барилддаг. Манай хүүж барилддаг. Дүүгийн маань хүүхдүүд ч одоо ингээд дүүнерийн хүүхдүүд ч гэсэн ингээд бүхэл тэр яриа сонирхолтой барилдаа зарим нь цол зэрэгтэй ингээд явцгаачлаа. Сүүлийн билээ залуу охтууд айгүй ингээд нөгөө Монгол бүхийг ингээд сонирхдаг болж байгаа юм болоо. Залуу охтууд бүхий өргөнд их бүх үзэж ийн үү? Таны бодлоо. Үйл сайхан шүү дээ. Бас тэр Монгол үндэснийхээ өв соёлыг одоо үзэж харж ойлгож биширч байгаагаас үдэж одоо тэр улсад бүх юм барайдаа үзэж байгаа шүү дээ. Ер нь одоо яг нэг үеэс бүх хэрэгүүд эмэгтэй үзэгчид их цөөхөн байдаг байсан. Сүүлийн үед одоо бүх юм эмэгтэй үзэгч их олширч байгаа. Тэр тусмаа бас их залуужж байгаа. Үүнд бол би одоо маш их талархалтай байдаг. Тэр эмэгтэй хүн одоо тэрс Монгол үндэсний бүхийг ойлгож мэдэрч бүхийн сайн сайхныг мэдрээд л одоо тэнд сууж байгаа шүү дээ. Тэр бүхийн барилдааныг үзэж тэр хүн бас их эрчүүж орон зэрэг авч байгаа гэж би ойлгодог. Тэрийг бол одоо би маш сайн дэмждэг. Өшөө их олон хүн охид залуу хүмүүс өсгөөчүүд ирж бас бүхийн барилдааны үс сонирхоосоо билээ гэж хүсэж боддог. Хэрвээ та одоо ингэ барилдыг гэвэл хинтээ барилдаж байна. Одоо тийм бодлын ерөөсөн санаанд халаа байна дээс өөрөө ер нь өдий 50 наслахад асуугаагүй айхтар асуултыг надаас асуух шиг байна дээ. Одоо тэгээд бага залуу одоо байхад одоо бас энэ алдартай 6 заануудтай бас гарцаж үзэх юмсан. Энэ агуу их аврагуудтай бас барилдаж үзэх юмсан. Бицийн ийм өсөл мөрөдөл байсан. Би одоо Сүхбат аврагтай 2004 онд Сүхбаатар аймгийн одоо Алтан дээр оны наадам дээр 3-ын даваа Сүхбат аврагын яамд очиж барилдаж байсан. За түүнээс хойш одоо 2011 онд энэ Сэлэнг аймгийн 70 жилийн 80 жилийн баяр наадам юм байна. Тэр барилдаан дээр одоо бас өдөж явдаг биширч явдаг сайхан дархан авраг өсгөл аврагын амд очиж барилдсан. Тэр барилдсан одоо бичлэг надад байдгийн зураг нь байдгийн. Тэрийг би бол одоо их шүтэж биширч явдаг. Тэгээд дөрвөөр амбусыг азтай хүмүүс боддог. Ийм одоо алхахын дээр алдартай агуу тэр сайхан бүгчүүд яамд очиж одоо ар зурж барилдаж байсан гэдгээрээ. Тэр агуу улсуудын чинь одоо гарнаас нь болоод нэг сэнжигэнд нь өрнө гэдэг чинь бол сайн хэрэг шүү дээ тийм л юм уу. Одоо бол өдийн насанд бол одоо тэр үнтэй барилдахын сэнжиг гэдэг юм уу тэрнтэй барилддаг байж дээ гэж одоо барилдаж үзэх байсан юм даа ч гэдэг юм уу тийм бодлоо болох тийм. Одоо дэмждэг бүх гинэ. Гэхдээ одоо яг хөө Монголынхон барилдаж байгаа мянган бөхчүүдээр сайхан дэмжих хүсэлтэй бодолтой явдаг. Бөхчүүд маань одоо тэр сайхан барилдаад хэн одоо ёсчуудагтай сайхан барилдаж байна. Ард түмнээ хүндэтгэж гэж төмнөлнөө хүндэтгэж барилдаж байгаа өсөлтөгчөө сайхан хүндэтгэж гэж үнэн шудраг уран горц тийм сайхан барилдаа үзүүлж байгаа. Бүх болгоныг ер нь тэгээд ганц бие биш Монгол яард мөн дэрчгээрээ тэр үнийг хүндэлдэг, дээдэлдэг. Ер нь манай монголчууд бол одоо Монгол өхөн их сайхан хүндэл дээдэлж явдаг ард түмэн л дээ. Тэгээд яг өөрөө нэр цохож асуух гэдэг нь. Яг одоо зүгээр яг одоо дэмждэг бүх үү? Гэхдээ яг би энэ цаг үед одоо их сайхан барилдаж байгаа бас Монгол өхийн одоо өнгийг тодорхойлж байгаа сангаа аваргыг бол одоо бас нэг сайшаа хатруулээд нэг Монгол өхийн ноён өргөл зултанд хүрчихээсэй гэж боддөг юм. Урд өмнө одоо өөрийнхөө үеийн Монгол улсын Арслан Баатарын ган Батар жолмын ган үеиг гээд арслангуудыг бас нэг эдвэрэж хойдон төрүүлээд авраг болчихоосаа гэж хүсдэг байлаа. Бүр түрнээс өмнө бол одоо миний улаан павны гэж ярих юм бол одоо улсын гар бонцгийн спорт гэж үг байлаа. Гайхалтай сайхан барилдаг бүх тэр хүнийг бол одоо их дэмждэг, балиашигддаг одоо шүтдэг байлаа. Унахт нь самт ундаг байлаа. Тэгээд Монгол улсын гар дижиталчин дөрөцсөн буугаад байна. Монгол улсын өсгөлөрний чинь амин броугээд одоо сайхан барилдаг өгчүүд. Гэх мэтийн одоо өгчүүдийг бол тухайн цаг үед барилж явахд нэг дэмждэг. Давал одоо бас өөрөө давсан юм шиг баярлдаг. Өнөө бол самттай ундаг л байсан л та. Тэгээд өшөө бас олон сайхан өгчүүд байна да. Тэгээд энэ цаг үеийн бол одоо олон сайхан өгчүүд байна. Нэр цохож идэхэд одоо ийм их үл төлөөлөл болгож хэлж байгаа юм шүү. Таны мэрэгжил юу вэ? За би өөрөө бүхий шонхорын төвлөрийн сургуулиуд төгссөн. Ерөнхийдөө багш тасгаж үзэх мэрэгжилтэй юм. Тэг. Яг нь мэрэгчлэр одоо Хэнтэй аймгийн Бороондор Сумандус бинтээр спортын арга зүйчээр нэг 5-6 жил ажилласан та. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бүх тайлбарлах тал руугаа бас уулуурхаас салбарт ажиллаж байсан. Хэнтэй аймгийн Бороондорын уулын байж хөлд дүрд
одоо ээлж ажилтан хийгээд явж байлаа шүү дээ. Нөөри машинист терапи шиг бодлуурчин гэл хийгээд ажил хийгээд явж байсан. За тэгээд яг бүгдөө сонирхолтой учраас одоо дөрөвт ажил амьдарч байгаа Улаанбаатар руу орж ирээд 2005 оноос эхлээд одоо ТV телевизэд ороод өнөө хүртэл одоо ТV телевизтэй ингээд одоо Монголын үндэсний бүхийг тайлбарлаж чадах хэмжээтэй ингээд явж байгаа юм. Тий. Бүх тайлбарлагч нь тусдаа ингээд мэрэгжил тусдаа одоо юу нэмлэх гэж байгаа юу? За яг одоо бүх тайлбарлагчид хүмүүс одоо төгссөн сургууль соёл одоо бүх тайлбарлагчийн чиглэлээр одоо бидний үед бол тийм байсангүй. Одоо бол энэ үндэсний мэдрэлийн дээд сургуулиуд одоо спортын тайлбарлагч нарыг бэлтгэх одоо тийм бас сургууль анги юу нээгдсэн гэж би сонссон. Бидний үед ерөнхийдөө бүх тайлбарлагч хүн гэдэг бол хүний өөрийн авиаско одоо хүсэл сонирхол, хүсэл мөрөөдөл тэрүүнийхэн төлөөлж одоо тууштай явдаг. Тийм л улсууд ч одоо ингээд одоо ганц одоо батсан тайлбарлагч биш нэг хурдан мөрний мөндөд тайлбарлагч нар байна. Надтай мөр зэрэгсэн тайлбарлаж байгаа олон сайхан тайлбарлагч нар байна. Одоо энэ цаг үед бүх тайлбарлаж байгаа манай өсгөөд арцаг байна. Диагуна ч юм байна. За Яндозон бууна ч юм байна. Манай улсын зам Сквер зам байна. Манай бүх тайлбарлагч Отхон баярын Наранбаатар байна. Гээд одоо олон сайхан тайлбарлагч нар байна. Тэгээ бас одоо тайлбарлагч хүн гэдэг шиг нь алхан тутамдаа бас эрэл хайгуулж байх хэрэгтэй. Өөртөө бас одоо өөрийнхөө мэдлэгийг хэлдэг, уншдаг, судалдаг. Би мундаг тайлбарлагч болсон гэж хизээч хүн бодож болохгүй юм. Тэгээд одоо би одоо өдөө гадаа явтаа ч гэсэн цүнхэн дээр байн бүхий номтой явдаг. Хурдан мөрний номтой явдаг. Би ч бас үндэсний бүхээс гадна хурдан мөрний юу гэж судалдаг амжилт бүтээлийг. Тий. Одоо ерөнхийдөө улсын баяр наадам төрүүлсэн газар мөрний суваа мова хатар ярих юм бол би ярина. Та энэ бүгдийг одоо яаж чийжилж байна? Одоо ингээд зөндөө олон бүх цолтой бүхүүд байгаа шүү дээ тийм. Одоо залуу бүхчүүд ч юм уу тийм. Залуу бүхчүүдийг ер нь та хэрсээ яг юугаар нь чийжилэх вэ? Чийжилдэг аргаасаа бол. За яг хоо тэгээд залуу бүхчүүд гэдэг чинь одоо ингээд жижиг намар одоо намрын улирлын барилдаа нээгддэг бүх өргөнд. Намрын улирлын барилдаа нээгдээд ирэхээр л одоо өдөөнөөс шинээр орж ирсэн оюутан бүхчүүд их орж ирдэг л дээ. Одоо 10 дугаар ангинд өгсөд 12 дугаар ангинд өгсөд одоо орж ирээд одоо бүхий сургууль соёлд ордог бүхий дэвжин хамрагддаг. Тэгээд 2-3 барилдаа болоод ирэхдээ тэндээс ягараад ирдэг. Энэ чинь шинээр орж ирж байгаа залуу чинь андаш шүү одоо гэж гайгүй тодорхой энэ нэр нь гайгүй бүх болох юм байна даа гэж улсантан чирэл бас бид нар ч гэсэн өөрснөө бас ажиглалт явуулсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ бас гайгүй залуу байна. Энэ арангай өндөр улааны залуучийн гайгүй залуу шин чи юм болох юм байна шүү гэж ингээд хардаг. Тэгээд ерөнхийдөө харж байсан залуучууд манай энд ингээд ялгараад гараад ирдэг. Тэгээд тэртээ тэргүй өөрөөнөө бүх тайлбарлагч хүн гэж ерөнхийдөө тийм судалгаа гэхүүд одоо өөрийн хоббигоороо би тэрийг чэйжлийг доктор хийгээд л ном уншаад байсан юм бол байхгүй. Тэгээд нэг мэддэг хүний оюун санаа тэгээд хадгалдаг даа ирсэн байдаг. Тэрийг заавал одоо би нэг доктор гэдэг одоо ном уншаад чиний овгнор юу үлээгээд тэр дээр бичээд өгөх юм бол байхгүй. Аяндаа тэгээд нөгөө хүн чинь сайн барилдаад ирэн тэгэл нэг мэддэг одоо юм санаа хадгалагдсан байдаг. Одоо бүхийн саншгууны хэсэг бол одоо Монгол бүхийг бол одоо тий бүх тайлбарлагч хөлийн тест бүхийн төсөл тий гураар одоо төсөөлхийн аргагүй. Тэгэхээр яг эднэр маань одоо ямар чиг үүрэгтэй байдığım бэ? За Монгол үндэсний бүхийн барилдааны одоо саншгууны хэсэг бол одоо жай гэдэг юм багийнх гэж улсууд байдаг. Монгол үндэсний бүхийн барилдааныг одоо бүхийн засуулгүйгээр, тайлбарлагчгүйгээр, гарын даагүйгээр, хөлийн цэцгүйгээр, холбогчгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ улсууд байж одоо Монгол үндэсний бүхийн барилдаа маань одоо хэрэгжиж явдаг. Тэ. Тэгэхээр бид нар бүгдээрээ тусдаа жиг үүрэгтэй улсууд. Бүхийн тайлбарлагч хүн гэдэг бол одоо энэ бүхийн барилдааныг олон түмэнд ойлгомжтой уран яруу тайлбарлах нь одоо үүрэгтэй байдаг. Тэр хүний амжилт бүтээлийг олон түмэнд таниулах, сурталчлах, алдаршуулах тийм зорилготой. За бүхийн барилдааны хөлийн цэцэг гэдэг бол онцгой үүрэгтэй гэж би боддог. Хоёр хүн хайн өөчлөө, ойролцоо газардлаа. Тэр үнийг эцсийн мөчөд яг үнэн зөвөөрөөр шийдэх. Үндсэн хуулиар ярих юм бол үндсэн хуулийн давуу заалдах шат гэдэг шиг одоо тэр хоёр хүний эцсийн барилдааныг ойролцоо онсон барилдааныг эцсийн мөчөд үнэн зөвийг шийдэх гол хариуцлагатай улсууд бол хөлийн цэцүүд байдаг. За бүхийн засуул гэдэг хүн бол одоо өгчүүд барилдаж байгаа хүнийхээ хамгийн ойр байдаг, дэрэгдэн байдаг хүн. Тэгэхээр бас алдаа оноог нь ойлгуулж хэлдэг, ухамсарлуулдаг, бурууг нь хэлдэг, зөвийг нь одоо бас болж байна, бурууг нь засалруулдаг улсууд бол бүхийн засуулууд байдаг. За тэгээд одоо бас манай улсад бас Монгол улсын одоо зэрэг султай их мундаг бүхийн засуулууд байсан. Одоо Монголын засуулуудын дундаас өрөнгөс анхны соёлын хувь сэтгэлд Монгол улсын тонжмал засуулт ажилтнуудын цогцолгоо гэж их сайхан буурал өгөн байлаа. Тэр үнтэй бас би бас нэлээд олон жил одоо сүүлийн жилүүдэд бас найр надад хамт явж тэр хүнээс бас ярьж уурж байхыг сонсч үзэл бодлоо энэ. Тэр одоо төшөг долгууртай байгаа тэр талбайд бүхийн барилдааны зас залруулж байгаа тэр цол дуудаж байгаа байдлыг бол олон жил дэрэгдээс нөөрэс нь харж явсан. Тэр үнээс бас нэлээд зүйлийг ойлгосон мэдэрсэн.
За тэгээд одоо Монгол улсын соёлын гол сэтгэлтэн хадын бүрүүгээ бүр дээр үеийн тэр дэгээ гончгоо, лөвдөвгөө, лонцойдоржгоо, халтмаагаа, ан хоолой мэгмэргөө тэргээд одоо хуучин цагийн их сайхан мундаг тийм бүхий засуулууд бол байсан. Одоо ч одоо байна. Одоо бас өвгийн Батуул гэж мундаг сайхан засуул байж байгаа. Урхны оронд бодлоо. За энэ цаг үед одоо Монгол бүхийн цолыг их сайхан дууддаг. Одоо Монгол улсын гарийн жижигчин Батулзын Мөнхбаатар гэж одоо сумын зан цолтой. Монгол улсын одоо морин гурван жуулгын уртын дуучин. Гайхамшигтай одоо тийм бүхийн цол дууддаг. Засуул байна. Засуул хүн гэдэг бол одоо бүхийхэн цог хэмрийг бадрааж өгдөг. Иймэр зүйлийн одоо бадраадаг л ийм л улсууд бүхийн цолын сайхан дууддаг, бүхэн сайхан засдаг ийм улсууд одоо дасгалжуулагч юм л да. Өгчүүдэн заа зөвлөдөг бид үлсэн тийм. За тэгээд одоо бас нэг салшгүй хэсэг нь бол одоо гарын даа гэж байна. Гарын даа гэдэг улс бол одоо тэр 500 гаруй үг хөрөлдөхөд бүхийн замжилтын нэрэн бэрэн бичих сайгаад энэ нэмтэйгээ барилна гэдэг бүх юмыг одоо онолт хийдэг тийм улсууд. Бас л одоо бүхийн их сайн мэрэгжилт улсууд байдаг. Одоо Монгол улсын одоо мундаг сайхан гарын даа олон байна л да. Одоо Ирживүүгийн даваа зэрэг Яндангийн ямар байсан бол Сандаг зэргийн Шижир Баатар гэдэг одоо гарын даанаар зөндөө байна. Одоо Монгол бүхий өргөнд одоо мундаг сайхан гарын даанаар одоо онолт хийдэг. Энэ улсууд бол их чухал улсууд. Одоо бүгчүүдийн 500 гаруйг хэнтэйгээ даргуудыг бараг толгоогоор мэддэг шгоо компьютер болсон тийм улсууд байна. Одоо сайхан гарын даанаар. Манай бүхий холбооны Монгол Үндэсний холбооны нарийн бичиг түмэн тэмдэглэлээс залууга бас л одоо энэ гарын дааг хийж байсан. Толгой их сайтай. Ер нь онолт тэр бараг хэрүүтэй дарах юм шиг байна гэж одоо ярьдаг. Манай бүгчүүд ч гэсэн өөрснөө ер нь толгой их сайтай л дөө. Улсын наадмын дөрвийн дугаарыг онолтыг одоо урьдчилаад мэддэг улсууд байна шүү дээ. Одоо тэр вакцины таарах юм байна гэж одоо Нарангалс ярьсан Мишгагийн бачрал улсын чинь трендедэрч гэдэг өгчүүд байдаг. Тэд нар бол ер нь одоо 2003-4 оны үед улсын баялаг наадмын онолтыг бол тэр хоёр дүү зургийг гаргацдаг байсан гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэ. За тэгэхээр одоо гарын даанаар бол тийм байна. Холбогч гэж улсууд байдаг. Холбогч гэдэг улсууд бол одоо гарсан гарын дааг шиг тэр үнтэй онолт таарсан гэдэг одоо хэвлэг гаргачихсан шүү дээ. Тэр онолтыг бариад телевиз дээр гүйж зарж өгдөг. Телевизийн тайлбарлагч нар. Телевизийн тайлбарлагч талбайн тайлбарлагч нар ингэ тарааж өгдөг улсуудыг бас холбогч гэж байна. Тий. Тэр нэмэгтэй хүн байж болох уу? Нэмэгтэй хүн зүгээр байг болохгүй зүйл биш л байх л да. Зүгээр эрэгтэй хүмүүс байх юм аа. Тий. Хинхэд л эрэгтэй хүмүүс байгаа тий. За ер нь тийм байдаг. Тэгээд залуу бүгдтэй хандаад нэг үг. За яг гоо зүгээр одоо Монгол бүхэн хооч ирээдүйд болсон залуу хүмүүсд хандаж хэлэх юм бол маш сайхан хөдөлгөрлөх хэрэгтэй. Нэгэнтэл одоо энэ үндэсний бүхийг сонирхсод юм бол тэр бүхэн тууштай хичээлж одоо янз янзын хүндрэл бэрхшээл бэртэлж гэмтэх унах давах юм бол хүний амьдрал байдаг асуудал. Тэр үдийг л тууштай давах хэрэгтэй. Залуу хүмүүсд нэг хэлэхэд бас сэтгэл зүйн өндөрт байх хэрэгтэй. Нэг хүн хараад одоо няцаад байдаг. Бэртэж гэмтэхээр нэстэг. За би ч хуулахч дэмий юм байна да, хэцүү юм байна да. За намайг манай нутгийн дэмжихгүй байгаа мач гэдэг юм. Гэх мэт нэг тийм их зүйл бол анзаарэгддэг юм. Одоо яригдж байдгийн чигээр дэнсчил байдаг юм. Тэгэхээр одоо тэр хүн бол өөрөө нэгэн л үндэсний бүхийг сонирхсан учраас урахгүй хөдөлмөрлөж сайн барилах хэрэгтэй. Сайн барилах тусам ивент тэтгэгч байгууллага хамт олон гараад ирнэ шүү дээ. Ямар ч амжилт гаргахгүй байгаад одоо энийг намайг дэмжихгүй байна гэдэг одоо ингээд төвтэй тэр хүн яах вэ? Барин дээр л байна шүү дээ. Урахгүй хөдөлмөр сонсоод өдрөөс өдөр толдоо явчих нь тиймэрхүү бодолтой хүмүүс бол хоошоо ухраад үлддэг байхгүй барин дээр л үлддэг. Одоо Монгол үндэсний бүхий барилдааны нэг жамч ярил тэгж тийм. Та ингэ барилддаг байсан шүү дээ. Одоо яагаад барилдахаа болсыг? Гэхдээ би ч одоо багцлуудаа зөндөл барилдсан. За яг тэгээд би ч одоо тийм амжилтаар одоо сумын ханаадын ганцраг төрүүлсэн сум өмнөдөө төрүүлээд үзүүлээд тэр амжилтаараа сэтгэл ханамжтай сайхан явдаг. Тий. Устдаар одоо өнөөдөр би хэтлэн аймгийн ачин болчих байсан юм да. Аймгийн зам болчих байсан юм да ч гэдэг юм уу. Эсвэл одоо нутгийн хаан бөгчүүдийг авсараа тань талаараа явж байгаа би нэг аймгийн арсан болчих байсан юм да гэдэг тийм бодол санаа надад юусэн байхгүй. Сумын зан цолондоо үнэхээр сэтгэл хангалуун байдаг. За яг гоо би тэр үед чинь надад одоо тэр дэмжих байх би ажиллаа гэдэг. Би Боромдрын уулын байж хөлбөрт ажилладаг байсан. Ээлжинд гардаг. Дуу чимээ гэдэг уул уурхайн салбарч хэцүү шүү дээ. Тэр дөрвөн шиг штепэ гэдэг том бодлоор дээр гардаг байсан. Тэрүүний дуу чимээ айхтар. Тийм газар одоо ээлжинд гараад тэгээд барилдаад хажуугаар нь би ус тэр хавьдаа нутаг орныхаа наадмуудад барилдаад явдаг байсан. Зүгээр одоо их том газар бэлтгэл сургууль хийгээд тийм барилдах нөхцөл боломж ядрын үед байсангүй. Ер нь одоо 1990 оны төгсгөл үе 2000 оны ихэнх үед ч одоо тайлбаргүй хэцүү байсан шүү дээ нийгэм бас. Одоо бол ер нь тэгээд хүн сайн барилдах юм бол нэг компани аваад ер нь Монгол бүхэн өргөнд барилдаж байгаа сумын заануудын тал хувь нь одоо компани нэр дээрээс барилдаж байна шүү дээ. Ядрын хувь чинь тийм байсангүй шүү дээ. Зүгээр ажиллаа хийж байгаа одоо тэгээд чөлөө халаа аваад тэгээд нэг тэр наадамдаа яваад барилдчихдаг. Өөрийнхөө хүсэл сонирхлын хол юугаар явдаг. Тэн дээр тэгээд бид нар одоо намайг хүн амтан дэмжихгүй байна ч гэдэг юм уу тэнд бодох санах гонх төнөх юм юу ч байсан. Тэгээд энэ хүн байгаа юмдаа сэтгэл хангалуун амьдрах сайхан. Би одоо улсын наадамд 2 давж байсан. 5-6 удаа бас нэг давж 90 даваа дунж байсан.
Сумын наадам дуусна 2-3 удаа төрүүлж байсан. Ганц нэг удаа бас 2 удаа зөрүүлж байсан. Энэ амжилтанд эсвэл хангалуун байдаг би. Бусдаар одоо би аймгийн ачин болчих байсан даа гэж харамсаж бодох юм надад юу ч байхгүй. Хоолойгоо заах юм уу? Хоолойгоо Бачээсэн. Тэгээд асуулт. Би асуулттай би ч өөртөө ширэн тулгараад байж орчуулагчтайс ч юм уу. Орчуулсан гэрэлэн агаал явах юм байна. За. Энэ бол ийм өргөц хэмжээ рекламны санал болоо одоо киноны санал ирж ирсэн үү тийм орчуулна. За яг тэр рекламны одоо нэг ганц нэг өөр зүрийн текст дээр унших нэг барих тийм юм бол бас мэрсэр бол ирдэг. За нэг рекламд оруулж нэг зүйл үсэг байхгүй байхгүй тий. Яг хоо зөвхөн дэлгэр цагт бол одоо өнөөдөр мод аймаг сумдуудын баяр наадам өдөөрмтүүдийн наадмууд ирж бүх тайлбарлаж гэсэн саналууд ирдэг. Яг тэгээд одоо тэр наадам ч юм бол мэдээж хэрэг тэр улсууд ус намайг өрөж байна. Би учиргүй өндрод яах вэ? Тэгээд харилцан ярилцаад тэгээд одоо тохиролцоол тэгээд наадам яваад очиж өгөх тайлбарлалт. Устдаа тэр рекламны одоо тоглоод тэрийг хөнгөлсөн ч гэдэг юм уу? Реклам уншаад байх тэрийг мөнгө төгрөгүүлсэн ч гэдэг тийм юус байхгүй. Тий, яг тийм хүмүүсүүд юм ирж үйдэг бас нэг нэг тийм юм уншаад өгөөч гэхээр бас яг л тэгээд хараа тэр хуучин цагийн ахмад өгчүүдийн түүхэн нэвтрүүлэг янз янзын андрагын усуудын нэг өөр зүрийн текст унших барих юм бол байдаг. Тэр мөрийг уншаад өгдөг тий. За тэгээд надтай зүг ярилцаас өдөд маш их баярлалаа. Тэгээд цаг гаргаад ирж болсонд баярлалаа тэгээд. За өөрчлөн бас баярлалаа. Одоо Японд бас ингээд ажиллаж амьдраад одоо бас Японд тагтаа бас оронд одоо бас Монгол үндэснийхээ өв соёл 93 наадам тэр дундаа бас бүхэн барилдаанаа бас одоо ингээд сурталчлаад бүхэд одоо их сонирхолтой бас ингээд одоо бүхэн тэр өнтгчсэн тодорхой хэмжээд бас ойлгуулж таниулахын төлөө ингээд хичээл зүтгэж явдаг. Танд одоо бас ажлын амжилт сайн сайхан юмсэй да.